Монголын залуучууд сүүлийн үед дэлхийн түвшний боловсрал эзэмших гадаадын ихтэй сургуулиудад суралцах сонирхол ихтэй болсон. Иймээс 50-ны боловсролын үзэсгэлэн яармаг цаг үе олсон арга хэмжээ болсон юм. Энэхүү үзэсгэлэн яармгаар 50-ны хөгжил, 50-ны шилдэг ихтэй сургуулиудтай манай улсын иргэд танилцаж, 50 улсын их сургуулиудад суралцах боломж олж авдаг юм а. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар 50 улс Монгол улсын залуучуудын суралцж байгаа дэлхийн томоохон сургуулиудын 3-т жигссэн байна. Өнөөдөр тус улсад манай 100 орчим залуус суралцж байна. Тайван 这个教育的品质 Тайван суралцсанараа бусад олон давуу талтай байдаг. Жишээлбэл одоо технологийн дэвшил сайтай, бусад орнуудынхаа бодох юм бол боловсролын түвшин өндөр гэж тооцогддог. Дээрээс нь сургалтын орчин бусад технологи одоо баазаар бүгднгээр нь сайн хангасан байдаг. Дээрээс нь Монголд ажил эрхлэхэд бол хамгийн чухал нь хэл гэж үздэг. Тэгэхээр хятад англи хэлийг бол энэ чинь суралцах боломжтой. Тэгээд эдгээр давуу талаас гадна бол сургуулиуд өөрсдийн гэсэн тэтгэлэг олгодог ба сургуулиасаа шалтгаалаад зарим нь сургалтын төлбөр, зарим нь дотор байр, зарим нь бол стипенд олгох гэж сургуулиасаа шалтгаалж ондоо юм тэтгэлэг олгодог. Залуучууд 50 ихтэй сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцах боломж, сургууль бүрийн онцлог давуу тал, хүссэн сургуультай элсэх нөхцөл, тавигдах шаардлага, бүрдүүлэх материал зэрэг хүссэн мэдээлэлээ үзэсгэлэнгийн үеэр авчиллаа. Үзэсгэлэнд оролцож байгаа 18 сургууль бүр Монгол оюутнуудад зориулсан тэтгэлэг зарласан байсан. За мөн үзэсгэлэнгийн үеэр глобал удирдагч хөтөлбөрийн ялагчулсан залуучууд 50 ихтэй сургуулиудад 100% тэтгэлэгтэй суралцах эрхийн бичгээ гарт авсан юм а. Энэ өнөөдөр бас энэ үзэсгэлэнд оролцоод Пиндууны их сургуулийг танилцуулж байгаадаа таатай байна. Манайх анх удаага энэ үзэсгэлэнд оролцож байгаа. Гэхдээ бол маш олон жилийн түүхийг ардаа үлдээсэн 1940 онд байгуулагдсан юм сургууль байгаа. Ер нь манай сургууль бүртгүүлэх юм бол тэтгэлэг олгоно гэдгийг бол бид нар хэлэх боломжтой байгаа. Тэгээд 4 жилийн хугацаанд бол $1500 тэтгэлэг олгохоор байгаа. 2015 оны хичээлийн жил урьдчилсан байдлаар виз үссэн 1000 гаруй оюутан бүртгэгдэжээ. Үүнээс 51 зорж байгаа Монгол оюутны тоо жил бүр өсөж байгааг харж байна. Мөн өнгөрсөн хугацаанд болсон 50-ны боловсролын үзэсгэлэнгээс харахад жил бүр 50-аас Монгол оюутнуудыг ийсүүлэх эрмэлзэл өсөж олон шин сургуулиуд нэмэгдэхийн зэрэгцээ тэтгэлгийн төрөл хэмжээ ихссэн байна.